Баяжуулсан хүнсгээчим олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаа юм. Ер нь бол өрнөдийн орнуудаас нийгэм хуулбарлах санаатай. Түүгээрээ мөнгө олцоход байгаа юм биш үү хэмээсэн хардлага давамгайлж байна. Далайн чанадх орнууд хүнсээр оролцох их дуртай. Учир нь тэдэнд загаснаас өөр органик хүнс байхгүй шахав. Нядалж иддэг мал, нохой, гахаа, шувуу нүртэл элдвийн химийн бордоогоор бөмбөгдүүлсэн байх ба түүнийг нийцсэн хүмүүс хөөж таргалахаас өгшүүдэд зүрх судасны асуудалтай болдог. Америк явж үтсэн хүмүүс мэдэндээ тентхийн жорлонгийн суултур инээтрэ юмнууд нь бол бараг л дотор нь яваад орчмоор том юмнууд байдаг. Яагаад гэвэл нөгөө баяжуулсан хүнсээ эдэж хөөж таргалсан том бүдүүн биетэй хүмүүс дийлэнх нь байдаг болоод тийм том хэмжээтэй унтаас тосгууртай байдаг юм. Түүнээс гадна одоо Америкт олон мянган хүн Альцгеймерийн өвчнөөр шаналж байна. Гэрээс гармагцаа гэрээ марчхад олдоггүй, дөнгөж ярьснаа эргээд сандаггүй. Тэр бүхэл хамаатан садан эхнэр нөхрөө хүртэл таньхаа байждаг ёрын мухай гачлантай өвчин. Энэ өвчин нь улаан махнаас татгалзаж цагаан мах буюу дахиад шууны махыг эдээ хэмээн ард иргэдээ сурталчилснаас бий болсон өвчин гэдэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Америк Европын холбооны эрдэмтэд үүнийг хүлээн зөвшөөрсөн. Одоо эргээд улаан мах буюу малын махыг хүнсэндээ эргэлхийг зөвлөдөг болжээ. За ерөнхийдөө баяжуулсан хүнс гэж юу вэ гэдэг дээр иймэрхүү юм хэлж чадгаар байна. Мөхс биевэр баяжуулсан хүнс гэдгийг хэн нэгний бизнес байж үднэ хэмээн хардж байгаа юм. Манай Монголд Альцгеймерийн өвчнөөр өвчсөн хүн байдаг гэж бараг сонсоогүй. Бал дарга харин тиймэрхүү өвчтэй болсон байсан гэдэг ба Орос их нэртэй Орос ахуйтай байсан нь нөлөөсөн байж мэдхэл юм. Юмд нэхвар ханддаг Япон улс гэхдээ манайхаас органик хүнсний бүтээгдэхүүн авах орлоо шүү дээ. Дэлхий дээр хамгийн цэвэр органик хүнстэй Монголын ард түмэд огт мэдэхгүй хаа холын дэмий имэр үзлээ яахад тийм ээ? Дэмий им гэж дэмий л байдаг.